Америк нэгдсэн улс ойрын хугацаанд Иран улстай хилэлцээрт хүрэхгүй бол Ираны цахилгаан станц газрын тосны ордуудыг бүрэн устгах гэлээ. Дональд Трамп Ши Жинпинээр 5 дугаар сарын 14-15-нд уулзсан гэлээ. Ираны дан Сибирийн хүч 2 хоолойн төслийн хилэлцээг дахин идэвхжүүлэхэд түлхэц болох төлөвтэй байна. Испани улс Америк нэгдсэн улсын байлдааны онгоцуудыг агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй. Орон төгөө зочтой олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс хүргэдэг Тэнгэрлийн гадаад мэдээний оройн тайм хөтөлбөр эхэлж байна. Олон улсад болж байгаа мэдээлэлээс аль алаас орчиж та бүхэнд хүргэх болно. За олон улсын мэдээллийг сонирхдаг хэм бүхэнд Ираны дан хизээ дуусах вэ гэдэг томоохон асуулт бол байгаа нь бол мэдээж. Тэгвэл өнөөдөр Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху энэхүү дайныг талаасаа хойшоо орсон гэж үзэж байгаа гэдгийг хэллээ. Нөгөө талаас ерөнхийлөгч Дональд Трамп Иран улстай хилэлцээр үргэлжилж байгаа. Гэхдээ хилэлцээрт хүрэхгүй бол Иран улсын газрын тос замун цаашлаад эрчим хүчний байгууламжууд намын иргэний дэд бүтэц рүү халдаж эхлэхэд бэлэн байгаа гэдгийг хэллээ. Дональд Трамп яриандаа Ираны шинэ илүү уян хатан учир ойлгохгүй зэрэг баригчтай хилэлцээр хийж байгаа гэж хэлсэн. Гэхдээ яг хэнийг хийж байгаа нь тодорхой байсангүй. Тэгвэл Иран улсын талаас гадаад хэргийн яамны төлөөлөгч талуудын хооронд хилэлцээ огт явагдахгүй байгаа гэж төрийн хэвлэлүүдээр дамжуулан Дональд Трампын яриаг өгүүлсэн байна. Намын Ираны парламентын хороо өнөөдөр Ормосын хоолоогоор зорчих хөдөлгөөнд төлбөр ногдуулах төлөвлөгөөг дэмжсэн тухай Ираны Фарс агентлаг мэдээлж байна. Гэхдээ энэ нь эцсийн парламентаас гарсан шийдвэр бол биш. Парламент дотор хилэлцүүлэг өрнөж байгаа батлагдахад ойрхон байна гэсэн үг. Энэхүү хууль хэрэгжиж эхлэх юм бол Америк нэгдсэн улс Израиль улсын хөлөг онгоцуудыг энэхүү Ормосын хоолоогоор нэвтрэхийг хориглох замун цаашлаад Ираны эсрэг хоригт оролцсон бусад орнуудын хөлөг онгоцууд ч гэсэн адил хязгаарлалтанд орж маадгүй байна. Ормосын хоол нь өөрөө Оман болон Иран улсын хооронд байдаг учраас Иран дангаараа биш мэдээж Оман улстай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ хоолойг төлбөртэй болгох нь нөгөө талаараа олон улсын хуулийг зөрчиж болцошгүй үйлдэл байгаа гэдгийг санахын зүйтэй. Нэгдсэн үндэсний байгууллагын далайн эрхийн тухай гэрээний 19-р зүйлд орон нутгийн усанд иргэдийн тайван зорчих эрхийг хангахыг заасан байдаг. Ормосын хоолойн одоогийн нөхцөл байдлын тухайд ерөнхийдөө хөлөг онгоцууд хоолойн дунд байрлах 2 урсгал бүхий суугаар нэвтэрдэг жишээлээ. Одоо хойд талын ларааг арлын орчмын замаар явж байгаа. Ираны нутаг дэвсгэрт ойрхон нисэж явж байгаа юм байна. Хөлөг онгоцууд ерөнхийдөө радио танигч системээ унтрааж Ормосын хоолойг нэвтэрсний дараа Оманы болонд дахин гарч ирдэг байна. Одоогийн байдлаар Lloyd's List Intelligence-ийн тооцоололоор 3 дугаар сарын 1-ээс хойш ойролцоогоор 150 хөлгөл энэхүү хоолойгоор нэвтэрсэн байна. Энэ нөрөө дайнаас өмнөх үедээ харьцуулах юм бол ердөө 1 өдрийн хөдөлгөөний хэмжээтэй ойролцоо. Дэлхийн нийт түүхийн нефтийн ойролцоогоор 20% нь энэхүү усан замаар дамждаг. Гэхдээ одоо дайн ихснээс хойш тээвэрлэлт нь бараг 95%-аар буурсан байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны 4-р сард Хятад улсад айлчлахаар төлөвлөж байсан боловч Ираны дайны улмаас хойшлоод байсан. Тэгвэл өнөөдрөөс цагаан ортноос баталсан товыг бол хэллээ. Гэхдээ 5-р сарын 14-өөс Хятадын дараа Ши Жинпинтэй ерөнхийлөгч Дональд Трамп уулзахаар болсон гэдгийг мэдээлж байна. Энэ үеэр цагаан ортны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левит засгийн газар нь Ираны дайнаас 4-6-7 хоногийн дотор дуусгар болно гэсэн тооцоолол байгаа гэдгийг хуваалцсан байна. Дашрамж уртахад Ираны дайнтай холбогдуулан ойролт орндын нефтийн гол хоолой дэлхийн нефтийн 5-1 орчмыг тээвэрлэдэг Ормосын хоолойн тээвэрлсэнд хүндрэл учраад байгаа. Үүний хүрээнд Дональд Трамп Ормосын хоолойн хэвийн үйл ажиллагааг сэргээж хоолойгоор явах хөлгүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажилд Хятад улс ч гэсэн оролцох ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ сарын 16-ны өдөр Financial Times агентлаг төгсөн ярилцлагада Хятад улс нефтийнхээ 90% энэ хоолойгоор дамжин тээвэрлэдэг учраас Хятад улс ч гэсэн энэ усан замыг нээх аюулгүй байдлыг нь хангахад оролцох ёстой гэж байр суурь илэрхийлж байсан. Тиймдээ ийхүү шинжилэн тавлсан уулзалтанд дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах Америк хятадын эмзэг худалдааны илэрлийг бэхжүүлэхэд чиглэгдэх төлөвтэй байгаа юм.
Тэгээ хоёр улсын тариф 3 оронтой тоогоор хэмжигдэж байсан үеэс одоо бол буурсан. Дунджаар 30 орчим хувьд хүрсэн байна. Тэгсэн хэдий ч энэ нь бүрэн тохиролцоо хийгдээгүй зөвхөн төр намжсан байдлаа гэж хэлж байна. Үүний өмнө ерөнхийлөгч Дональд Трамп хэвсийн дарга Ши Жинпин нар 2025 онд АПЕК-ийн буюу Аз Нохмон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтын үеэр хоёр орны харилцааг докторжуулах чиглэлд тодорхой алхмуудыг хийж байсан. Тус уулзалтаар худалдааны маргааныг намжаах, тарифын дарамтыг бууруулах талаар талууд тохиролцсон. Мөн стратегийн салбарууд дахь өрсөлдөөнийг зохицуулах, харилцааг бүрэн дасгалахгүй байх зарчмыг баримтлах шаардлагатай байгаад талууд санал нэгдэж байсан байна. Харин Тайваны асуудлаар санал зөрүүлдөн хിവэрэ үлдсэн ч гэлээ зөрчил маргаанаас зайлсхийх нь чухлаа гэдгийг хоёр тал онцолж байсан. Харин энэ удаагийн уулзалтаар энэхүү асуудлуудыг дахин хилэлцэж шийдэл хүрэх боломж бий боллоо гэж хэлж болохоор байна. Мөн нэмж хэлэхэд энэ оны сүүлээр Дональд Трамп, гэргийн Мелания Трамп нар нь Ши Жинпин болон Хятадын тэргүүн хадагтай Пинг Юаныг цагаан ордонд хүлээн авахар төлөвлөж байна. Хятад улс нь Ормосын хоолоогоор нефтийн 40%-ыг байгалийн шингэрүүлсэн хийхээ 30%-ыг бол хүлээн авдаг ийм статистик тооцоололтой байгаа. Тэгвэл энэхүү Ираны дайны улмаас Иран улс Орос улстай хийхээр төлөвлөж байсан боловч удаан хугацаанд гацаад байгаа Сибирийн хүч 2 төслийг ахин эргэн харж магадгүй байна. Оросын Ямалын хойгоос их авч Монголын зүүн нутгаар дамжин Хятад хүрэх учиртай энэхүү 2600 км урт Сибирийн хүч 2 хоолойн төсөл нь дэлхийн 2 дахь том нефтийн экспортлагч боловч Украины дайнаас болж Европ руу хийх экспорт нь огцон буураад байгаа Орос улсыг Ираны дайнаас олж нефтийн импорт нь буурах аюултай бодитоор нүр тулаад байгаа Хятад улс руу богино хугацаанд хямд өртөгтэй газрын тос нийлүүлэх боломжийг бий болгоно гэсэн. Ормосын хоолой хаагцсан явдал нь Хятадын хувьд Ираны хямд нефтийн нийлүүлэлтийг алдахад хүргэж байгаагаас гадна өөр олон арабын улсууд энэ хоолойгоор Хятад улс руу нефт нийлүүлдэг байсан гэдгийг санах хэрэгтэй. Тухайлбал дэлхийн байгалийн шингэрүүлсэнхийн 5/1-ийг үйлдвэрлэдэг Катар улс нь 2025 онд Хятад улсын импортын 28%-ийг хангаж байсан боловч Америк нэгдсэн улс, Израиль улс хамтран Иран руу зохилт хийсний дараа Ормосын хоолойг хааснаар экспорт нь бараг зогсоод байгаа юм байна. Нэмээд Ираны Пуучингийн давталгаанд Катар улсын Рас Лафан хийн цогцлбор өртснөөр хүчин чадлынх нь 17% хүртэлх хэсэг нь 5 хүртэл жилээр доголдох эрсдэл үүссэн гэдгийг албаных нь хэлж байгаа. Энэ өөрөө Аз чиглэлтгүй Европод хийн үнийг огцон өсгөж нийлүүлэлтийн доктортой байдалд ностой сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тиймээс иймэрхүү урт хугацааны дасгалдал өндөр үнэн Сибирийн хүч 2 төслийг Хятадын хувьд илүү сонирхол татгууц болгоно гэж шинжээчид үзэж байна. Харин одоо бол нөхцөл байдал өмнөхөөс өөр Ираны дайнч гэлтгүй ер нь Хятадын эрх баригчид энэ төслийг бодит ажил хэрэг болгох сонирхолтой байгааг Хятадын эх 5 жилийн төлөвлөгөөнөөс харж байна. Хятад улс нь 2026-аас 2030 оны 5 жилийн төлөвлөгөөнд Хятад Оросын байгалийн хоолойн төв маршрутын бэлтгэл ажлыг урагшлуулна гэж тусгасан байгаа нь Сибирийн хүч 2 төслийг хэлж байгаа юм. Нөгөө талаас Орос улс Украины дайны улмаас Европ дахь эрчим хүчний гол зах зээлээ алдсан учраас энэ төслийг илүү яаралтай хэрэгжүүлэх сонирхолтой байгаа нь бол мэдээж. Ираны дан ихснээс төд удалгүй Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Европ руу нийлүүлж байгаа Оросын эрчим хүчний нөөцийг Азийн бусад шинээр гарч ирж байгаа зах зээлүүд рүү чиглүүлэх энэ өөрөө Оросд илүү ашигтай байж магадгүй талаар ярьж байсан. Үүнийхэн дараа Оросын ерөнхий сайдын орлогч Александр Новак дотоодын эрчим хүчний компаниудтай нийлүүлэлтээ Аз болон Номхон далайн зах зээл рүү чиглүүлэх боломжийг судалж байгаа талаар мэдээлж байсан байна. Гэхдээ одоогийн байдлаар энэхүү төслийг урагшлуулъя гэх юм бол хий дамжуулах үнэ, хэмжээ, санхүүжилтийн бүтэц зэрэг гол асуудлууд одоо хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байна. Хятад улсын талаас хэлэлцээнд Оросын дотоодын хөнгөлөлттэй үнэтэй ойролцоо үнэ шаардаж магадгүй. Нөгөө талаар Орос улс буулт хийсэн ч гэсэн Хятад бүтээн байгуулалтын зардлын илүү хувийг хариуцах энэ цаашлаад эзэмшлийн хувь хэмжээг хэрхэн тогтоох гэд хэлэлцэх тохиролцоонд хүрэх олон асуудлууд байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт Ираны дайнтай холбоотойгоор Швейцар улс, Америк нэгдсэн улсын Ираны эсрэг хийж байгаа цэргийн ажиллагаанд холбоотой гэсэн альва онгоцуудыг хилээрээр нэвтрүүлэхгүй талаар мэдээлж байсан бол энэ 7 хоногт Испани улс мөн адил шийдвэр гаргаж байгаа гэдгээ зарласан байна. Үүнээс өмнө энэ сарын эхээр Америк нэгдсэн улстай хамтарсан Кадис дахь Рота тэмцээн цэргийн бааз, Сивил дахь Морон агаарын бааз Америк нэгдсэн улсыг ашиглуулахыг мөн хориглоод байсан. Испани батлан хамгааллын сайд Маргарита Роблес эдгээр хоригуудыг тайлбарлахдаа баазуудыг мөргөлдөөтэй холбоотой халдлага ажиллагаанд ашиглуулахгүй, ашиглуулах гэхэд энэ нь өөрөө дайныг дэмсэн тооцогдно гэж үзэж байгаа гэдгийг хэлсэн байна.
Гэхдээ Испаний батлан хамгаалахын сайд Америк нэгдсэн улсын цэргийн хүчинд шийдвэрээ урьдчилан мэдэгдсэн байсан. Гинтийн өөрчлөлт бишээ гэж үзэж байна. Гэвч Вашингтоны байр суурийн тухай дүүнийг илүүтэй эсэргүүцсэн заянлаар мдээгүй байж маадгүй гэдгийг илэрхийлсэн мэдээлэлүүд хийсэн байна. Тухайлбал Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улсын цэргийн баазуудыг Иранд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхөөс татгалзсан учраас Испани улстай хийх бүх худалдаа 8-аагаа дасгална гэж хүртэл анхааруулж байсан. Түүнчлэн энэ сарын 4-нд цагаан ордонд Германы канцлер Фридрих Мерцтэй хийсэн уулзалтынхаа үеэр Дональд Трамп Испанийг эрс шүүмжилж эсэргүүцэж байгаа гэдээ хэлсэн байна. Эдгээр баазууд нь Европ болон газар дундын тэнгис дэх Америкийн нэгдсэн улсын үйл ажиллагаанд чухал стратегийн нэг хэсэгт нь бол тооцогдно. Тэр дундаа энэ удаагийн агаарын орон зай хориг нь Америк нэгдсэн улс болон ойролт орнын хоорондох Америк нэгдсэн улсын цэргийн нислэгийн маршрутад саад болох эрсдэлтэй байна. Хоригийн улмаас Дональд Трамп Испанийн тарифыг нэмлээ гэхэд энэ өөрөө Испани улсын эдийн засагт хохиролтой байх нь бол мэдээж гисэйдэж Испани улс энэхүү хоригийг ойрын хугацаанд өөрчлөх бодол байхгүй. Мөн Америк нэгдсэн улсын Иран улсын эсрэг хийж байгаа цэргийн ажиллагаа зогсох хүртэл өөрчлөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаа. Дашин бүртгэд үүний өмнө Швейцар улс мөн ижил хоригийг Америк нэгдсэн улсын эсрэг тавьж байсан гэлээ. Сир улсын шинэхэн ерөнхийлөгч болох Ахмад Аль-Шара Герман улсын нийслэл Берлин хотноо айлчилж байна. Энэ үеэр Герман улсын канцлер Фридрих Мерц амлж байсныхаа дагуу цагаачлалын эсрэг чангалтсан бодлогуудыг баримталж байна гэдгийг илэрхийлэх зорилготойгоор Сир улсын Герман улсад байрлаж байгаа иргэдийн цагаачлалын 80-аас дээш хувийг эх 3 жилийн дотор нутаг буцаана гэдгээ мэдээллээ. Фридрих Мерц нь энэхүү шийдвэрээ тайлбарлахдаа Сирийн иргэний дайн дууссан. Тиймээс оршин суух албан ёсны зөвшөөрөлгүй. Сирийн дөрвчдийг эх оронд нь буцаахад Сирийн засгийн газартай хамтран ажиллах болно гэсэн байна. Ингэснээр Сир улсад ажиллах хүч нь сайжирч, эдийн засгийн өсөлт эрчимжиж, үүнийгээ дагаад сэргээн босголтын ажилч гэсэн хурдаснаа гэж харж байгаа юм байна. Үүнийг Сирийн шин засаг дэмжиж байгааг Ахмад Аль-Шара хэлж байлаа. Одоогоор Герман улсад 123 сая бүртгэлтэй Сир иргэд байгаа гэдгээс дийлэнх нь 2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайнаас хойш ирж байсан юм байна. Харин 2024 оны 12 дугаар сард Башар аль-Асадын дэглэм мунаж иргэний дайн дууссан учраас Сирчүүд буцаад нутаг руугаа явах боломж тодорхой хэмжээгээр нэмэгдсэн гэдэг нь бол гарцаагүй. Сирийн одоогийн шин засаг ерөнхийлөгч Ахмад Аль-Шарагийн хувьд Башар Асадыг унагсан бослогыг удирдсан нэгэн учраас түүнээс эрс өөр олон улсад нээлттэй эдийн засгийн хүчлийг эрхэмсэн бодлого баримтлахаа амлаад байна. Түүнийгээ ч олон улсын эрх баригчид нааштай хүлээн авч урайлахын байгаа гэдгийг хэлж байгаа юм. Гэхдээ энгийн иргэдийн дунд хуваагдмал байдал мэдээж байгаа. Тухайлбал энэ удаад гэхэд канцлерын офисын гадна 120 гаруй хүн айлчлалыг исламын шашинтнуудын бүлгүүцтэй холбон эсэргүүцсэн жагсаалыг хийсэн бол нөгөө талд Герман дахь Сирийн нийгэмлэгийн гишүүд Сирийн далбааг намруулж Ахмад Аль-Шараг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлжээ. Мэдээ үргэлжлүүлж байна. Өргөжлүүлэн бусад онцлог мэдээллийг товчоор багслан өргөнө. Израиль улсын парламентаас баруун эргийн палестинчуудыг үндэсний үзэл суртал гарган израильчуудад халдан хүн амны хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авах ял тогтоохыг хуулиар баталжээ. Ерөнхийдөө Беньямин Нетаньяху энэхүү санал хураалтанд оролцсон байна. Мөн хуулийг үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир дэмжиж санал хураалт 6248-ийн харьцаатайгаар батлагджээ. Тайваны сөрөг хүчний комендант намын дарга Чин Ливун Тэд улсын удирдагч Ши Жинпиний Бээжинд хийх уулзалтын урилгыг хүлээн авсан болохоо мэдээллээ. Энэхүү Чин Ливун эх сард Хятадд айлчлахаар болж байна. Энэ нь 2016 оноос хойш тус намаас хийж байгаа анхны айлчлал болж байгаа юм. Чиний хувьд хоёр иргэний их тайван харилцааг дэмжиж солилцоог өргөжүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой ч энэхүү түүний Хятадыг дэмжсэн байр суурь дотооддоо шүүмжлэлт дагуулжна. Air Canada компани гүйцэтгэх захирал Майкл Руссо энэ оны 3 дугаар улиралд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр бун тэтгэвртэй гарахаар болсон гэдгийг мэдээллээ. Энэхүү шийдвэр нь LaGuardia нисэх онгоцны буудалд осол гарч амиа алдсан нисгэгчдэд зориулан хүндэтгэлийн мэдээлэлтэй зөвхөн англи хэлээр ярьсан нь холбоотой юм байна. Канада улс нь хуульчилсан хоёр хэлтэй түүний энэхүү үйлдэлд бухимдсан иргэдийн 2000 гаруй гомдол ирж ерөнхий сайд Маккарни хүртэл шүүмжлээд байсан билээ. Тэд улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн хэрэглэгчид Америк нэгдсэн улсын реалити шоуны од
Kris Jenner-ыг мим болгон хувиргаж Аз од дуудаг чимээн түүний зургуудыг Weibo, Red Note, оюун зэрэг платформуд дээр хуваалцаж байна. Сүүлийн 3 өдрийн хугацаанд зөвхөн Red Note дээр Kris Jenner-ийн тухай 99,000 орчим пост нийтлэгдсэн байгаа нь 52.9 сая гаруй үзэлтэнд хүрсэн байна. Дахин нийтлэлүүд түүнийг хиймэл оюун ухаан ашиглан хөгжөөнд маягаар дүрсэлж, Jenner-ыг шаргуу хөлмөрч, бизнесмен эмэгтэй гэж дүгнжээ. Дэлхийд хэнд болж байгаа онцлог мэдээлэлээс хүргэлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.